За энд ингээ бичсэн бүх зүйлүүд нийлэх юм бол дээрээс нь дарга дотроос сонгож одоогийнх шиг ерөнхийлөгч яадаггүй. Томилдгоо. Тэгээд ирэхээр эн чинь өөрөө нэг улс төрчлөлтийг нь багасгах олон ийм одоо төлхөрүүд хийж өгч байгаа байхгүй юу? 50%-ийг шүүгч болгож. Тэгэхээр шүүхээ хараад цус байдал руу халдах юм байвал тэр 5 шүүгч нь үгүй гэтэл зогсох байхгүй юу? Тэгээд улсын хурлын 5 дээр бол ийм олон жигтууд хийж өгч байгаа. Тэгэхээр зарим хүмүүсийн гуйлаад байгаа шиг ерөөсөө ерөнхий зөвлөлийг улсын хурлын дор өгж байгаа юм ерөөсөө байхгүй. Яагаад ингэж улсын хурал дээр энэ томил 5 хүний томилгоо очиж байгаа гэхээр ерөнхийдөө шүүгчийг батламжлах, үнцүүл заасан шаардлага хангаагүй байвал татгалзах заалт нь хэвээр байгаа.